та миний загснуудыг эргэж чадсан бол Давтан хэрэгүүлсэн с ิจ гтний шүүх хурал хойшлогцоор байгаа нь ард иргэдийн уур бухимдлыг ихэд төлөв. Хамжаачийн дүгнэлт гаргуулсан шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулчлаа. миний дахин үзэж сонсож явсан бичлэг дээрх охин гард байгаа гэсэн. Сонин байгууз. Тэр хэрэгээ хүлээсэн. 3 жилийн дараа эргчин сэргсэн ч гэлээ ёс зүйн шийтгэл хүлээж байсан дүү чамаас хизээч салахгүй. Хэд хэрэгтэй? 500 сая. Өмгөөлөгч Тэнгисийн өмгөөллийн эрхийг 1 жилийн хугацаатайгаар хасах саналтай байна. 15 сая төгрөг надад чаашин. Онц ноцтой хүн амны хэргийн материал туслахаа явуулаад. Та бид хоёр яг адилхан болчихлоо. Наад шүүгдэгч чинь толгой орогдох арга болчиход байна шүү дээ. Хэдүүлээ чадан заяа. Чи ухаантай шүү дээ. Таны тэнд өгчөрэй гэсэн шүү. Бүх насаар минь эрх юмд асуулгасан л үз. Монгол улсын нэрийн өмнөөс Намайг уучлаарай. Аваа би яагаад Хохирогчийн аав нь мөнгө өгсөн гэж уурлаад тэр хүн дайрав. Би тэнд очиод юу гэж хэлэх вэ? ангийнхан найзын Шийдэгдэхүү. чиний үнсэлчин хүртэл шийтгэл байдаг. сошиал орчинд маш их өвмэн дэрж хүлээлт үүсгэж байгаа. Онц ноцтой бүх амны хэргийг Яхаараа би чам шиг хүний атгаас болж. Үх ястай. яг үнцгийн хэлээр энэ хэргийг шүүхэд шийдвэрлэх хэсгийг шийдэх